Абидос нь машин үйлдвэрлэл болон цэцгүүрийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын зах зээлд байр суурь олсон үйлдвэр юм. Бид цутгамал эд ангийг боловсруулж, өнгөлөх, шалгах, будах зэрэг гүйцэтгэх ажлуудыг хийж, дэлхийд танигдсан томоохон үйлдвэрлэгчдэд нийлүүлдэг. Манай бүтээгдэхүүнүүдийг Caterpillar, Fendt, John Deere зэрэг хүнд даацын машин, трактор үйлдвэрлэгчид төдийгүй автомашины салбарын Porsche, Mercedes, Jaguar зэрэг нэр хүндтэй компаниуд ашигладаг. Компанид өнөөдрийн байдлаар 200 гаруй ажилтан ажиллаж байгаа бөгөөд тэдний дунд Монгол ажилчид ч байгаа. Манай гол харилцагчид нь бүгд найрамдах Герман улсын томоохон цутгуурын үйлдвэрүүд юм. Абидос компани зах зээлд өөрийн байр сууриа бий болгох, салбартаа танигдах, хэрэглэгчдийн итгэлийг олж авахын тулд олон жилийн туршид чармайн ажилласан. Чанартай үйлчилгээ, найдвартай хамтын ажиллагааны үр дүнд бид ирээдүйн олон жилийн захиалгыг ч баталгаажуулсан. Өнөөдөр бидний хамгийн том давуу тал бол харилцагчдын хэрэгцээнд нийцсэн шийдлийг тогтмол санал болгох чадвартай, мэрэгшсэн, чадварлаг томоохон хамт олон юм. Олон улсын шинжтэй үйл ажиллагаатай холбоотойгоор манай баг зөвхөн Чех улсын ажилтнуудаас бүрдэхгүй, Монгол улсаас ирсэн олон ажилтнуудыг ч хамардаг. Энэ нь бидэнд захиалгуудыг цаг хугацаанд нь чанарын өндөр түвшинд гүйцэтгэх боломжийг олгодог. Би Монгол улстай хамтран ажиллаж байгаадаа баяртай байдаг бөгөөд Монгол орны байгаль, ард түмний найрсаг зан, ирээдүйн хөгжлийн боломжинд өндөр үнэлэлт өгдөг. Гисэн хэдий ч хоёр улсын соёлын ялгаа байгааг бид ухамсарлаж хамтран ажиллагсад шинэ орчинд амжилттай тасан зохицоход шаардлагатай тодорхой дүрм, зарчмуудыг хамтдаа ойлголцсон мөрдөхийг чухалчилдаг. Манайх нийтдээ ойролцоогоор 200 орчим ажилтнтай. Бид Украин, Филиппин, Чех, Словак болон ялангуяа Монгол улсаас ирсэн олон хүнийг ажилуулдаг. Монгол ажилтнууд манай ажилчдын ихэнх хэсгийг бүрдүүлдэг. Одоогоор манад Монгол улсаас 60-аас 70 орчим ажилтан бий. Бид сүүлийн 10 жил монголчуудтай хамтран ажиллаж байна. Тэдэнтэй хамтран ажиллахад маш таатай байдаг. Мөн монгол ажилчидтай холбоотой хэлний саадыг даван туулахад тусалдаг орчуулагчтай. Монголчууд маш төсвөр төвчээртэй, тэдэнтэй хамтран ажиллахад үнэхээр сайхан. Учир нь тэд ажлаа хурдан сурах чадвартай, бас маш чадварлаг. Бид монгол ажилчид зөвхөн ажиллах нөхцөл бус хувийн амьдралд нь ч тохиромжтой орчныг бий болгохыг хичээдэг. Монголчуудыг гэр бүлээ, эхнэрээ авчрах, хангалттай орлого олоод Чехэд байгаа гэр бүлээ авч явах боломжтой байхад нь бид дэмждэг. Үүний тулд бид тэдэнд 6 сарын сургалтын хугацааг санал болгодог. Энэ хугацаанд тодорхой хамгийн бага бүтээмжийн шаардлага биелүүлэх ажилдаа тогтмол явах хэрэгтэй. Тэгээд дараа нь олон төрлийн урамшуулал эдлэх боломжтой. Жишээлбэл энэ 6 сарын хугацаанд үнэгүй байрлах боломжтой. Дараа нь байрны төлбөрт дэмжлэг авна. Бүрэн төлбөрийг даах боломжгүй ч ойролцоогоор талыг нь бид хариуцдаг. Үлдсэн талыг нь ажилчид өөрсдөө төлдөг гэсэн үг. Тэдэнд хувийн зээл, ажилдаа явах унаа, мөн эрүүл мэндэд хэрхэн анхаарах тухай олон дэмжлэгийг компаниас үзүүлдэг. Жишээлбэл булчингаас суллах, нурууны ядаргааг тайлах, зөв амьдрах арга барилыг заадаг. Абидос компанид ажиллах нь биеийн хүчний хувьд хүн бүрт тохирох ажил биш тул өөрийн биетэй анхаарах шаардлагатай. Тэднийг биеэ хэрхэн зөв арчлахыг сургахын тулд бид Чехийн хөндийн өргөлтийн авраг дасгалжуулагч Честмир Шима Стронгмантай хамтарч ажилладаг. Тэрээр ажилчдад сунгалтын дасгал хэрхэн биеэ суллах, юу идэх, зөв хооллолт ямар байх, идэвхтэй амрах талаар заадаг. Тиймээс бид зөвхөн ажилчдыг байраар хангахаас гадна ялангуяа дотор байранд амьдарч байгаа монгол ажилчдад зориулсан жижиг фитнесийн танхимыг ч байгуулсан. Монгол ажилчдад зориулсан байрны хувьд бид мэдээж манай өөрийн байрны хүчин чадлаараа хангадаг. Гэхдээ манай байрны багтаамж хязгаартай учраас бүх монгол гэр бүлүүдийг зөвхөн бидний байранд байрлуулах боломжгүй. Харин бид чех хэлний мэдлэг, чехийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн талаар мэдлэгтэй учраас монгол ажилчдад байр хайхад нь тусалдаг. Ингэснээр тэдэнд ажилдаа явахд тохиромжтой, хүүхдүүд нь сургуульд явах боломжтой, эмнэлгийн тусламж үйлчилгээ ойрхон байх нөхцөл бүрдэнэ. Энэ бүх харилцаа Абидос болон монгол гэр бүлийн хоорондын зохицуултыг ихэвчлэн манай орчуулагч Аничка хийдэг. Тэр зөвхөн орчуулагчаас гадна Абидос дахь монголчуудын бүлгийг удирдах авч явдаг юм. Гадаадын иргэдэд мэдээж бичиг баримт аль бие усны бүх төрлийн асуудлыг шийдэхэд бэрхшээл гардаг. Тиймээс бид тэдэнд ямар ч төрлийн баримт бичигтэй холбоотой асуудал дээр тусалж чадна. Жишээлбэл жолооны үнэмлэх, байрны асуудал, хүүхдүүдийг сургуульд бүртгэх гээд бүх төрлийн захиргааны асуудлыг бид хамтран шийдвэрлэх боломжтой байдаг.
Абидос гэдэг үйлдвэр өөрөө үйлдвэрийн хувьд бол яг үнийг хэлэхэд маш хүнд нөхцөлтэй үйлдвэр. Төмрийн цутгамал тийм ээ айгүй хүнд үйлдвэртэй багадаа 5-8 хэлтэй тэгээд дээшээ хагас тонн хүртэл төмөр те одоо тэрийг болоо цэвэрлэж гарганаар өргөж цэвэрлж аждаг нөхцөл байдал хүнд үйлдвэр. Тэгээ 10 Монгол авчирхад яг үнийг хэлэхэд тал нь яваад те тал нь 1 сар 2 сарын дотор яваад тал нь үлддэг байхгүй. Тэгээ эхний 4-5 жил ер нь иймэрхүү байдалтай байсан. Яг 10 хүн ирлээ, 20 хүн ирлээ. Яг л тал нь яваад тал нь үлддэг. Тэгээд тал нь үлдээ гэж байгаа хүмүүс нэг зоригтой хүмүүс ингээд илт харагддаг. Гэр бүлээ авъя, хүүхдээ авъя тий. Иймэрхүү зоригтой хүмүүс ингээд энэ ажлыг хийчих гэсэн бол хүн хийгээд ямар ч ажлыг хийж чаддаг манай монголчууд айгүй хурдан сурдаг. Монголчууд нэг чадaltaа юм эвтэйхэн эвийг олоод аргыг олоод хийчдэг эвдүүтэй. Тийм болох төр зэрэг эдгээр цаашид ер нь монголчуудаа авъя гэдэг дээр жилд 10-аас 20 хүний одоо монголчууд авч исэн байхгүй юу. Хэдий 5 тал нь ингээд 50-60-40% нь буцчихсан ч гэсэн эдгээр шантарахгүй жил болгоо авч исэн байхгүй юу. Тэгээ өнөөдөр хүртэл бид ингээд одоо бараг 70 гаруй ажилчинтай болчиход байж байна. Одоо манай ахаад монголчууд авах гэж байгаа ажлаас их юм адаг бүр эмэгтэй хүмүүс хүртэл одоо ингээд ажилтдаг манай үйлдвэрт яг үнэхээр бол нөхцөл байдлын хувьд хүнд тэгтээ үйлдвэрийн зүгээс нийгмийн халамж айгуу сайтай хийж чадах юм бол цалин мөнгө сайтай ганцхан тэр хүнд сэтгэл зүгээ бэлтгэл асуудал хэрэгтэй байдаг. Өнөөдөр их л устаа хүн ажиллаа ингээд сайн хийдэг хүн одоо маадар LG мастер хийгээ явж гин тийм үү. Бас ажил төрлөө сайн хийдэг бас ойр зургийн ойлголцоо ярьчдаг хүмүүс маань сургагч мастер буюу менторууд хийгээ явж гин тийм. Одоо манай 2 ээлжинд 2 залуу 2 сайхан шижигнсэн залуу мастерууд хийгээ явж гин тийм. Тэгээ бас сургагч нар хийгээ явж гин. Тэгээд өшөө одоо нэг үнэмлэх нь байх юм бол пого барай явж гин тийм. Тэгээд одоо эмэгтэйчүүд гэхэд зарим эрэгтэйчүүд маань контрол дээр очиж чинь тийм үү. Тэр нь контрол дээр очиод юу хэрэгтэй те? Хэлний мэдрэг хэрэгтэй те. Хүн өөрөө биед ажиллаад явах юм бол манай дээр одоо хүний нөөц нь Монгол хүн эмэгтэйч ажиллаж логистик гэж ярьдаг шүү дээ. Логистик те. Тэнд бас Монгол хүн ажиллаж байлаа те. Ингээд чадвартай хүмүүс ингээд айгүйх өргөж өгч дэмжиж өгдөг байхгүй юу? Хувь хүн өөрөөс нь шалтгаалдаг. Бүх юм стандартын дагуу, хөдөлмөрийн хуулийн дагуу ажлын гутал, ажлын хувцас өөрийнх нь одоо 3 сар жингисний дараа өөрийнх нь нэртэй кодтой ажлын хувцсыг өөрийнх нь биений хэмжээгээр гаргаад ажлын хувцсыг одоо 5-аас 6 подуулах тийм ээ. Тэгээд ажлын 2 ээлжийн өмөдтэй. Тэгээд нөгөө нүдний шил, өмсдөг баг, маск, малгай тий бүх ажлын бэлэн ингээд бүх хувцсыг бол бүрэн хангаж өгдөг. Асуудал аюулгүй байдлыг бүрэн хангаж өгдөг. Бүх юм хөдөлмөрийн хуулийн дагуу байдаг. Манай үйлдвэр тэрүүгээрээ ч ер нь энэ Карлавар гэдэг мужтай дандаа нэгдүгээр байранд ордог. Дандаа нөгөө үйлдвэрлэл хамгийн сайн үйлдвэрлэл гэдгээр альч талаараа альч шагналаараа ер нь дандаа нэгдүгээр байранд ордог. Монголоос манайх ингээд эрэгтэй эмэгтэй гэр бүл болгон эмэгтэй тоо бол тоотой, эмэгтэй ажилчны тоо бол тоотой хязгаартай. Эрэгтэй хүн бол 20-оос 40 насны хөдөлмөрийн чадвартай эрүүл мэндийн асуудалгүй. Тэр нь юу гэсэн бэ гэхээр хөл гар хугаралгүй, нуруу нусны өвчингүй. Яагаад гэвэл энд бүтэн 7 цаг хагас юм зүлгээд зогсох учир тий хөл гарын гэмтэлгүй, нуруу нусны гэмтэлгүй хөдөлмөрийн чадвартай 30-аас 20-оос 40 насны эрчүүдийг ажилд авна. Болж игэл хүний эрхийн асуудалч гэсэн болж игэл арх тамхи дарсаа зохицуулчдаг хүмүүс байвал их сайн байна. Шуудхан хэлээ тийм ээ. Зарим нэг нь арх хугаад ажиллаад таслаад гэдэг учраас хэцүү байдаг байхгүй. Тийм учраас бас нэг ажил хийх гэж ирсэн хүмүүсийн тий архины хэрүүлгээ сууж явах бас хэцүү л дээ тий. Тэгээд яг болж игэл тийм юмнаас холхон байна. Холхон гэдэг нь одоо товролдохгүй байх. Тохируулаад хэрэгждэг хүн байх хэрэгтэй байна. Тийм л болцод тавьж байгаа. Хөдөлмөр хийх үнэхээр мөнгө хийх хүсэлтэй. Үнэхээр ажил хийх гэсэн хүсэлтэй хүнд бол та манад ажиллаа чинь 5 төгрөг бас хэдэн төгрөгөөч бас хийж болох боломжтой. Одоо энэ жилээс эхлээд манайх шинэ төсөл хэрэгжүүлээд эхлээд заавал ажлын анкет бүгэлдэг болж байгаа. Тэр ажлын анкетыг бөглөөд ирсэн анкетыг би Монгол англи герман хэлтэй хүмүүс өөрсдөө давуу талыг ашиглаад чаддаг хэлээр орсоор бас болно. Орос англи герман хэлтэй хүмүүс орсоор бүглэн, чадахгүй монголоор бүглэн. Монголоор бүглэснийг би орчуулад тэгээд юунд өгнө? Үйлдвэрийн захиргаа хүний нөөцөд өгнө. Хүний нөөцийн хоёр ажилтан тэрнтэй танилцаад тэгээ үйлдвэрлэл хариуцсан дарга болон манай Монгол мастер болортой нийлээд ярилцлагын тов гаргаж байгаа.
Тэр ярилцлагын тав нь одоо жишээлбэл 20 хүн бүртгүүлэхэд 5-5-аар 4 хуваах ч юм уу те 3 хуваах ч юм ингэж хуваагаад тэгээд тэдний өдөр ярилцлаганд орно гэж товыг өгчөж байгаа. Тэгээд ярилцлаганд ороод тэнцэн тохиолдолд шууд ажлын гэрээ одоо визэнд орох цагт бүртгэгдээд материалыг аваад бүртгэгдээд шууд визэнд ороод ажлын гэрээг нь хийгдээд визэнд орно. А тэнцээгүй тохиолдолд тань тэнцээгүй гэсэн хариуг нь өгчнө. Одоо яг манайх ийм шаттайгаар явж эхэлж байна. Тэгээд энэ хүмүүсийг чи яг Монголоос авчираад хүлээж аваад байранд нь оруулаад цагдаад нь бүртгүүлээд оршин суух картыг авч өгөөд эмчт нь үзүүлээд ажилд нь оруулаад энэ бүгдийг би хийдэг юм аа. Ер нь миний хийдэг ажил одоо энэ юм аа. Ер нь би ажилчин болон үйлдвэр хоёрын дунд гүр болж өгч байгаа. Тэгээд энийг одоо намайг координатор гэж одоо нэрлэсэн. Тэгэхээр дараагийн маань сонирхож байгаа гадаадад гарч ажиллая гэж байгаа би залуучуудаа би нэг юм гооч хэлэхэд үнэхээр сэтгэл зүйн бэлтгэлтэй ирээрээ. Хүний газар бол хүний газар л байдаг. Монгол шиг биш шүү. Олон сайхан залуус маань тэгээд шийдвэр гаргаж ирэхдээ ер нь ганц манай чехэд ч биш манай төмрөө абидос ч биш. Ер нь гадагшаа гарахтаа тий маш сайн судалгаа хийж бүх мэдээллийг бүрэн дүүрэн авчиж хөдлөөрөө гэж захидаа та нартай. За бүгдэнд нь сайн сайхныг хүсье.